Ямар ч байсан удаан байс бүжгийн бэлтгэл хийгдлээ. За тэгээд өнөөдөр удаан байс бүжгийн бэлтгэл маань бол сайхан дайжгүй явж байна. Нэр нь бол бас анх өмнөх үзүүлж исэн бүжгүүдээ бодох юм бол бас хөл гараа ууц ихсэрч эхэлж шít. За удаан байс гэдэг бүжиг бол тавигдж байгаа. Тэгээд удаан байс бүжиг маань өөр үндсэндээ бас их намуухан дэлгөөхөн ийм сайхан бүжиг учраас тийм ээ. Бид нар бас хайр дурлалын сэдвийг бас энд оруулж ийн гэж бодсон. Дурлалдаа шатсан сайхан юм залуугийн түүхийн талаар ч юм уу ер нь бол тийм хайрын тухай их бас нэлээд бүжигнүүд төлхөө оруулж зохиомжийн хувьд ч гэсэн бас нэлээд тиймэрхүү тал руу оруулсан. Шүүгч нартай хэлжсэн. Надад бол бас оноо бол сони биш гэсэн сүүл рүү жоохон оноо их авмаар санагдаад нөгөө хүний шунд барагддаггүй юм байна шүү дээ. Тэгээ буцад оролцогч нар маань бол бас сайхан оноо авч жоохон миний шарыг их гоцолцуулаад тэгээд нэг загтансан газар майжин гэдэг шиг л болоод байна. Маш сайн байгаа. Бүжгийн хөдөлгөөний хувьд бол үнэхээр бас мэрэгжлийн бүжигчнээс тутгааргүй хийж эхэлж байгаа. Манай ганц зэрэг. Ер нь өрсөлдөгчнөөс бүдгээс найж байгаа. Тэгэл хавга зөвөн бил шүү дээ. Монгоролтой хаймыг хийж мэйгээд өнгөрж мөнгөд. Тэгээд хавгааг ер нь бол би бас дотроо бас их өсөлдөнө гэж бодож байгаа хавгаатай. Тавшингуу нэлээд тийм урагшаал биднээс юм хийж л да. Манайны хувьд болохоор нэлээд шахуу байгаа. Тоглолтууд тэгээд одоогоос гадагшаа явах гэж асуудлууд нь ч гэсэн өөрийнх нь хувьд нэлээд хүнд байгаа учраас бид нар бол нэг оройн дотор бид нэгээс хоёр бүжгийг бол шахаж гаргаж байна. Эрхэм үзэгчдээ Отто бүжиглийн шоу маань үргэлжилж байна. Та бүхэн маань сая харсан. Үнэхээр бэлтгэлийн үйл явцтай танилцлаа. Энэ бол бас бид бүгдийн үнэхээр хүлээж яадаг цаг мөч. Энэ бол жүжигчин Ган Зориг, Маск продакшны жүжигчин Ган Зориг маань хамтран бүжиглэгч Нандин Эрдэнэтэйгээ та бүхэнтэйгээ удаан байс бүжгээр яг одоо уулзах гэж байна. Хүлээ авцгаана. Хайрт. Алсаас чамаагаан санан гансарч амаргийн зурвсан илгэн сум. Аруухан хоромж болтгой чамтайгаан амаргийн бүжгийн бүжгэлмээр. Надтай бүжиглээч. Маск продакшны жүжигчин Ган Зориг, хамтран бүжиглэгч Нандин Эрдэнэ. Бүжиг гэдэг зүйл ямар агуу гэдгийг та бүхэнд сая жүжигчин Ган Зориг
Нандин Эрдэнэр маань үзүүлж чадсан гэдэгт итгэлтэй байна. Үнэхээр хоцсон сэтгэлийг ойртуулж чаддаг тийм ич иттэй зүйл гэдгийг чи сая биеэрээ илэрхийлж чадлаа. Та хоёрт баяр хүргэе. Баярлалаа. Чиний хүсэл мөрөөдөл чинь биеллээ. Баяр хүргэе. Баярлалаа. Баярлалаа. За тэгвэл харин манай шүүгч нарын маань хүсэл мөрөөдөл хэр бийсэн татаар би гаавчур шүүгчээс яриа эхлүүлмээр байна. За яг эхэлж ярьж байгаа нь зөв үгүй бидэхгүй байна шүү. Тий. Харин мөнгө чи эхэлж дуурсан дэр хаа энэ дэр. Зүгээр гаавчур шүүгч та итгэлтэй бай, өөртөө итгэлтэй бай. Заримдаа бас хит гоё зүсэл анхудаага орж байгаа болохоор хэцүү байна л да. Тий. Зүгээр та итгэлтэй бай. Жохон тайвшраад гүнзгий амьсгаа аваад төрсөн сэтгэлээ л хийхэд болно. Яг бүжгэлж байгаа хөдөлгөөнүүд дундаа өөртөө итгэлгүй үйлдэлүүдийг ганц зэрэг сая хийсэн гэж би хэлмээр байна. Яг өөртөө итгэлтэй байдлыг 100% би шаардах албагүй байх гэж бодож байна. Энэ зүйлүүдийг хасаад гоё зүйлээс эхлэе. Гоё зүйл гэвэл надад сая энэ зохиомжны тим байвал мөн гоё доо, ийм байвал мөн гоё доо гэсэн тийм бодлол байна да. Баярлаа. Тэгвэл мөнгө үеиг шүүгч. За. Ил хөгч болтгоо ойлжл. Ийм байна. Хосоор бүжгэлж энэ бүх бүжгүүд дээр их нилээ өөрөөр хандж ийн л да. Сэтгэл хөдлөлөө их сайн гаргаж ийн. Бүжгэлж байгаа хавцтай өөрнөө энэ байдлууд бол нөгөө түрүүн шантраад исэн үеэс хамаагүй дээшлсэн байна тий. Чи бас их сайхан сонсголтой юм байна. За надад бол бас л нэг гайхамшигтай хувирлыг харуулж чадлаа. Тэгээ бас давуу талаа харуулж чадлаа л гэж хэлмээр байна. Тэгээд богино хугацаа энэ төр гэж би хэлмээргүй юм л та. Гэхдээ энэ хугацааг бас тооцохгүйгээр ингэж бэлтгэж чадж байгаад нь баяр хүргэмээр байна. Үнэхээр тий. За тэгээд тэмцээний гоё хүндэтгээд тий. Тэгээ нөгөө талаасаа бол яг хуу нарийн ширээ алдаа энэ төрий бол байгаа л байсан баг л та. Би болохоор ганц зэргийн тэр одоо яг тэр партнер руугаа харж хандаж яг авж явж байгаа тэр зүйлүүд надад маш их таалагдчихэв. Тийм тэгээд уран бүтээлч яг одоо энэ чанараа гаргаж энэ тэмцээнд оролцож байгаа. Чиний одоо эр зөргийг бахархаж одоо дахин чамд амжилт төсмөр байна. За баярлалаа. Баярлалаа. Тэгэлгүй яах вэ? Үнэхээр чамайг бол маск продакшны жүжигчид, найруулагчид бүгдээрээ дэмжиж байгаа. Тийм ээ? Тэр итгэлийг хүлээж байгаа. Магадгүй маск продакшны нийт уран бүтээлчдийг төлөөж энэ шоунд оролцож байгаа. Таваа гайхуулж байгаа. Тийм биз дээ? Тэгэлгүй яах вэ? Тэгвэл тэр олон хамт олонныхаа бас итгэлийг чи үнэхээр дааж чадж байна. Баяр хүргэе. Хамт олон тэгээ бас нөгөө хамт ажиллаж байгаа бүжгэлж байгаа партнер тэгээд өдөр шөнөгүй бүжгэл зааж байгаа багштай бас маш баярлалаа гэж хэлье. Баяр маань өгч тэгээд сайхан бүжиглүүлчих нэлээ зүтгэж байгаа. Тэр зүтгэлийг чинь алдахгүй л гэж хичээгээл байна. Тэгвэл яг энэ торгон цаг мөчийг баярлаа гэдэг торгон цаг мөч олгоё гэж бодож байна. Ягаад гэвэл энэ олон хамт олонны энэ чамайг дэмжиж байгаа маш олон хүмүүсийн өмнөөс чиний партнерт дахин баярлалаа илэрхийлье. Бүгдээрээ баяр хүргэе. Манай нандад баяр хүргэе бүгдээрээ. Бацаахан шүүгчтэй микрофон шилжүүлж байна. За миний хувьд бол баг хэлэх зүйл алгадаа. Тэгээд бүжгийн өөрөө амьдруулж байгаа дотоод сэтгэл нэх гүн гүнзгий их агуу юм байна л гэж бодож байна. Тэгээд чамд яг одтой бүжиглээс гадна чиний цаашдын одоо уран бүтээлд чинь өндөрөөс өндөр амжилт хүсье да. За баярлалаа. Баярлалаа. Нэг зүйл юу гэмэрэмдэ би бас ахаал нөгөө улигаа ярих гэдэг юм л да. Сэтгэл хөдлөл гэдэг зүйл маань байна шүү дээ, тийм. Тэр нүүр царай нүднээс гадна биеийн үйлдэл дээр одоо их тодормоор байна. Биеийн үйлдэл дээр тэр одоо их шаардмаар зүйл мэт санагдаж байна. Яг энэ ододтой бүжиглий гэдэг яг энэ уран дор байгаа. Тэр доор үйлчилж байгаа бүх хүмүүст бол энэ бол бүр хамгийн гол зорилго нь байх хэрэгтэй гэдгийг бол яг энэ дайланд хэлмээр байна, тийм. Ягаад гэвэл одоо би сая ингээ харлаад надад их богинохснагдлаа. Хугацааны хувьд бас мөн адил одоо үйлдэл хөдөлгөөний хувьд бүжгийн хувьд их богинохон байна. Олон зүйлийг багтаах болцоотой мэд санагдж байгаа тэр мөчүүдийг яагаад дүүргэж өгөхгүй байгаа юм шиг тийм л харамсал надад төрөөд байна л да. Яг үннийг хэлэхэд яг ингээл мэдрээд л яг одоо ингээ цаашаа өрнөх болоо та гэсэн тэр яг сэтгэл хөдлөл дээр л дутаагаад байна гэдэг бол одоо шүүгчд бидний хувьд ч тэр үзэгчдийн хувьд ч тэр бас яг энэ заасан
Энд одоо та бүгд бүжиг зааж байгаа тэр багш нарт бас их харамсалтай санагддаг байх гэж надад бодогдож байна. Яг үннийг хэлэхэд. Яг тэгвэл тэр зааж байгаа хүмүүс ч бас хөдөлмөр байгаа шүү дээ. Тэр хүмүүст бас яг энэ зүйл маань их нөлөөлдөг болов уу гэж бодогдож байна. Тэрэн дээр ахаад нэг бодож амжаасай гэж. Баярлалаа Гочор шүүгчтэй баярлалаа. Хамгийн гоё үгийг сонгож авъя. Энэ юу вэ гэвэл сэтгэл хөдлөлийг биеийнхээ үйлдэлээр илэрхийлнэ. Магадгүй дуу хоолойгоор илэрхийлнэ, нүүрний царайны мимкээр илэрхийлж байгаа. Тэгвэл яг үзэгчд рүүгээ хараад, яг камер рүү хараад тэр гоё биеийнхээ хөдлөлөөр тэр сэтгэлийнхээ эмоцийг яг энэ цаг мөчид илэрхийлээсэй гэж хүсэж байна. Орьсон ч болно, дуусан ч болно, нугарсан болно, үсэрсэн ч болно. За яг дараагийн бүжиг нэрээр тэр сэтгэл хөдлөлийг харуулъя. Одоо яг жүжигчний үед би шаардж байна. Яг нөгөө би нөгөө энгийн үед одоо өөрийнхөө юм дээр болохоор ингээ айгүй юм чөлөөтэй байдаг байхгүй. Бүжгийн юм дээр чинь би бас хит ингээ чөлөөтэй байх гэхээр болж өгөхгүй одоо ингээд нэг амар вайс мас ингээд учиргүй нэг далдагнаад тах чадаа хаашаа. Зүгээрээ ийм гоё вайс бүжгийг бүжгэлж чадсан. Тэгвэл сэтгэл хөдлөлийг харъя. Сэтгэл хөдлөл сайхан л байна шүү дээ яг. Гоё байна, өндөр байна тийм. Дүүдийн гоё тэрвэрлэлтэй тоо тэрвэрлэлтэй. Гоё байна, баяр үргэе. Энэ бол удаан вайс бүжиг байлаа. Үнэхээр гоё одоо. За тэгвэл удаан вайс бүжиг төгсөн шүүгчдийн үнэлгээ. Маск урдагчдын жүжигчин Ганц Зориг, хамтран бүжиглэгч Найдан Эрдэнэрийн удаан вайс бүжиг төгсөн шүүгчдийн үнэлгээ 7 8 7 6 баярлаа. Шүүгч нартай баярлаа. Дахин баярлаа. За баярлаа. Дараагийн бүжигэнд намжид төсөе. За баярлаа. Баярлаа. 3G ухаалаг утсаа утгаар нь ашиглая. Бүжгийн спортыг дэмжигч G-Mobile. Одоттой бүжиглийн шоуны хамтран зохион байгуулагч таны хэрэглээг төгс зохицуулсан дараа төлбөрт шинэ багц төгөлдөр үндэсний оператор G-Mobile. Одоттой бүжиглийн шоу нэвтрүүлгийн ивент төлөвч Номин Холдинг. Сэтгэлийн эрч хүч халуун дулаан энерги Монгол аялал жуулчлал. Эрүүл өсөлтийн нууц Куркума. Одоттой бүжиглийн шоу нэвтрүүлгийн хамтран ажиллагч байгууллагууд Matrix Salon, Paparazzi Цэгээн, Сод Монгол Group, Нэчин Salon, Pro Sound Studio, B Sound Studio, CNC Launch Club, Арвайн үндэс компани. Let's go, balls and big crowds, baby. I like to dance.